Үнэтэй брэндэд донтох эмгэгийг brand addiction гэж нэрлэдэг бөгөөд энэ нь тодорхой брендийн бүтээгдэхүүнд хэд хамааралтай болж үүнийг байнга худалдан авахыг хүсэх, сэтгэл зүйн болон нийгмийн олон хүчин зүйлээс үүдэлтэй байдлыг илэрхийлдэг. Энэхүү эмгэг нь санхүүгийн хүндрэлийг бий болгож амьдралын чанарыг бууруулах эрсдэлтэй. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Бусдаас онцгой илүү сайн байх мэдрэмжийг авахыг хүсэх. Үнэтэй брендийн бүтээгдэхүүн худалдаж авах үед баяр баясгал, сэтгэл ханамжийг мэдэрнэ. Нийгмийн статусаа баттгах, бусдад өөрийгөө харуулах хүсэл, бусадтай адилхан байх, бусдад дог харагдах хүсэл, сурталчилгаа маркетингийн үйлсэд нь хит автах. Харин үүний үр дагаврууд зөндөө бий. Үнэтэй брендийн бүтээгдэхүүнд их хэмжээний мөнгө зарцуулснаар санхүүгийн хүндрэлийг үүсгэж болцошгүй. Хэд их худалдан авалт хийснээр сэтгэл ханамж төр зургийнх болж дараа нь хоосон мэдрэмж төрж болно шүү дээ. Цаашлаад хэд их худалдан авалт хийснээр гэр бүл найз нөхдийн харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Энэ талын асуудал танд эсвэл таны эргэн тойрны хэн нэгэнд байгаа бол сэтгэл зүйчид хандан сэтгэл зүйн зөвлөгөө авах, санхүүгийн мэрэгжилтнүүдийн зөвлөгөө авах, санхүүгийн төлөвлөлт хийх, худалдан авалтын зуршлыг хянах, хэрэгцээгүй худалдан авалтаас татгалзах, гэр бүл найз нөхдийн дэмжлэг авах, тэдэнтэй нээлттэй ярилцах, сурталчилгаа маркетингийн нөлөөллийг багасгахын тулд зарим нэг платформыг хязгаарлах, брендийн сурталчилгаанаас татгалзах зэрэг арга хэмжээнүүдийг авч болно. Үнэтэй брендэд донтох эмгэг нь сэтгэл зүйн санхүүгийн нийгмийн болон олон хүчин зүйлээс үүдэлтэй бөгөөд зөв зохистой хандаж дэмжлэг авах нь чухал юм. Өөрийн худалдан авалтын зуршлыг ухамсарлан хянах нь энэхүү эмгэгийн сөрөг нөлөөг багасгахад тусалдаг байна.